Шинээр аймаг ангилахыг та бүхэн сайн хамарцгааж байна уу? Би Бадарчин Жаргалмаа та бүхэнд энэ өдрийнхаа нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болсон байна. За улсын хэмжээнд 240 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших ёстой. За тэдгээрээс өнөөдрийн байдлаар 120 гаруй мянган цэцэрлэгт хамрагдах боломжтой. Магадгүй энэ тоо энэ жил бас харьцангуй буурсан үзүүлэлт бас гарч байгаа юм байна. Энэ талаар ярилцахаар бид студидээ улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимээг урьж авчирсан байна. Миний урилгыг хүлээн авч студид хүрэлцээрсэн танд их баярлалаа. Өчигдөр мэд хүргэе. Аха. Ойрд нэлээд ажилтаа байгаа гэж бодож байна. Яг тэгвэл таны ихээр ярьж хөөцөлдөж байгаа асуудал эд дэвэрч байна. Өөрөөр хэлэх юм бол цэцэрлэгийн бүртгэлд эхэлсэн энэ замчууд эцэгчүүд маш их бухимдалтай байна л да. Та энэ бухимдалаас хуваалцах чадж байна уу? Та мэдэрч байна уу? Тэгэхээр өнгөрсөн жил 8 дугаар сард сонгон хайрхан дүүргийнхаа цэцэрлэгүүдээр бас шөнө явж эцэг эхчүүдтэй уулзаад энэ цэцэрлэгийн асуудал бол нэлээд хүндрэлтэй асуудал байдгаа гэдгийг бас хүргэжсэн л да. Тэгэхээр энэ жил 25-наас 26-нд шилжих шөнийн 3 цагаас ахуулаад мөн цэцэрлэгүүдээр тайрсан. Ер цэцэрлэг болгоны гадаа бараг 100, за томоохон цэцэрлэгүүдийн гадаа бол 200-а түнтэй байсан. Эцэг эхчүүд маань одоо өстэй дээлээ өмсөөд халуун савта цайгаа тавиад тэгээд одоо машина хажуудаа авчирч тавиад хин нэгнийхээ машиныг гууж авчираад ээлжилж дотор нь хонж өнжөөд ингээд одоо зарим цэцэрлэгүүдийн гадаа бол 2 хоног очролсон ийм дүр төрхтэй байсан л да. Тэгэхээр өнгөрсөн жилийг бодох юм бол энэ жил цэцэрлэгийн асуудал илүү хүндэрсэн байдалтай харагдаж байна. Ер нь хүндэрхэн ч аргагүй. Ягаад гэвэл төрөлт жил бүр 10,000 хүүхдээр нэмэгдэж штэ. Төрөлт нэмэгдэж чинь тийм ээ. Тэгэхээр цэцэрлэгт орох хүүхдийн тоо бол 10,000-аар бол энэ жил нэмэгдсэн байгаа. За хоёрдугаарт мэргэжлийн хяналтын байгууллагаас нэлээд олон цэцэрлэгийг бол хаах шаардлагатай гэсэн шаардлага хөрвүүлээд хаачихсан. Тэгэхээр нэлээд олон хүүхдүүд бол цэцэрлэгт явж исэн хүүхдүүд маань хүртэл энэ жил цэцэрлэгөө болцсон байгаа учраас ер нь одоо бид нар 40 гаруй хувь хүүхдүүдийн маань 40 гаруй хувь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэж өнгөрсөн жил ярьж байгаа бол энэ жил бараг 50% руугаа төгсөж байгаа шүү байна л да. Нэлээд хүндрэлтэй харагдаж байгаа. Мэдээж одоо гарцыг хайж байгаах та өөрөө сонгон хангалт руу сонгогдсон гишүүний хувьд тухайн дүүрт ч гэсэн бас тийм ээ эхний алхмууд ер нь хэрхэн яаж хийгдэх ёстой вэ? Тэр мэргэжлийн хяналтаас одоо тийм ажиллах боломжгүй гэсэн барилгууд дээр урсгал цэцвэр хийж гэдэг юм уу? Түүнийг эргээд орон дээр нь хурдан барих гэдэг юм уу? Тийм энэ асуудлыг шийдэхин тулд яах ёстой? Та тэр эцэгчүүдэд юу зөвлөж, юу ярьж байв? Ер нь өнгөрсөн жилээс одоо цэцэрлэгийн асуудлыг бол бүтэн жилийн хугацаанд ярьж байгаа. Энэ дээр бас шинэ хуулийн төсөл санаачлаад бид нэр өргөн барьсан байгаа. Бид одоо эцэг эхчүүдтэй бол за манай хуулийн төсөл удахгүй батлагдана. Инхээр одоо төрийн цэцэрлэгүүд, за дээрэс нь хувийн цэцэрлэгүүдийг дэмжсэн бодлого, дээр нь хүүхд харах үйлчлэгээний тухай хууль гарч чаар хүүхдэр гэр харах үйлчлэгээ нэмэгдээд ирэхээр эцэг эхчүүдэд бол сонголт дэлбэг болноо. Тийм учраас хойдон жил гэхэд энэ асуудал харьцангуй гайгүй болцсон байна л гэсэн одоо тийм гал унтраах маягийн зөвлөгөө өгч явлаа л да. Тэгээд боловсролын сайдын зүгээс хэлж байгаагаар бол хойдон жил одоо 80 баг сургууль маань өөрөө хажуудаа цэцэрлэгийн комплекстэй учраас ямар ч байсан нийслэл Улаанбаатар хотод энэ 80 баг сургууль цэцэрлэгийн комплекс баригдчихаар цэцэрлэгийн асуудал бол харьцангуй гайгүй болох ёстой гэж бол сайд хүртэл мэдэгдэж байгаа. Ер нь төрийн цэцэрлэгийг бариад бүх хүүхдэд цэцэрлэгт хамруулна гэх юм бол ерөн засгийн газрын нэг дийлэхгүй л дээ. Яагад вэ гэвэл өнөөдөр 90,000 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгааг бид нэр бүгдэнд нь шин цэцэрлэг барья гэх юм бол 1.5 их найд төгрөг хэрэгтэй болдог. Гэтэл бид нэр одоо 1000 цэцэрлэг барихаас барьж бүх хүүхдэд хангах ёстой болж жилдээ 30 цэцэрлэгийн төсвийг төсөв суулгаж чадж байгаа байхгүй. Одоо сонгон найрхан дүүрэг дээр гэхэд манай 8 хороо цэцэрлэггүй байдаг. За 4 цэцэрлэг өнгөрсөн жил хөөцөлдсөж төсөвт суулгасан. Гэтэл энэ төсөвт суулгацсан мөнгөнд байж байгаа 4 цэцэрлэг маань энэ жил баригдаж чадаагүй. Тэгээ яагаад цэцэрлэгүүд маань баригдахгүй байна гэдгийг араас нь хөөцөлдөд явхад бол хэд хэдэн хариултууд надад өгсөн л дөө. Нэгдүгээрт нэг цэцэрлэгийг 680 сая төгрөгөөр төсөвлөж төсөвт суулгасан. Гэтэл яг тэр 100 хүүхдийн цэцэрлэг маань өнөөдрийн одоо барилгын тухай шинжлэгдсэн хуулиараа шинжлэгдсэн төсвөөр 1 тэрбум төгрөнд босгуулсан байдаг. Тэгэхээр бид нар төсөвт бол тал цэцэрлэгийн мөнгө суулгацсан болоод одоо худалдаа авалтын үйл ажиллагааны газраас бол бид нар тал цэцэрлэгийн тендер зарлаж чадахгүй гэсэн ийм хариу өгсөн. Дээр нь Монгол улсад баригдах бүх цэцэрлэгүүдийн нэг стандартаар нэг барилгын зургаар барина. Энэ барилгын зургаа одоо гаргана гэсэн ийм чиглэл өгсөн боловч энэ барилгын зураг өнөөдөр болтол бэлэн болоогүй учраас энэ жил баригдах ёстой цэцэрлэгүүдээс нэг одоо нэг 20% баригдаж чадж байгаа мөг юм л байдалтай байна. Юу ч юм хин нэг яда хариуцлагагүй байдлаас одоо олон хүмүүс гэртээ цоолж удаад нөгөө эрхийн асуулаа сууж байна л та. Тэгэхээр өнгөрсөн жил 2012 оны төсвийн тухай хууль тодтогдол хийгдснээр нөгөө хүүхдийн хоол мөнгө нэмэгдсэн байгаа. 1100 төгрөгөөр нэг хүүхд хоол идэг байсан бол 1600 төгрөг болсон. Гэтэ би 1600 төгрөг тэдгээр нэг усан шүл лууж байгаа болов гэж боддог л та.
энэ одоо тийм ээ цэцэрлэг хамрагдсан хүмүүс маань 100 одоо таны тооцоогоор 116 мянган төгрөгөд ингээд сардаа авчдаг бол гэрт сууж байгаа хүмүүс тэр олгохдохгүй байна л да. Хүүхдүүдийг ингээд ялгарлан гадуурхаад байна гэж би ойлгоод байна. Энэ асуудлыг бол бид нэр байнга л ярьж байгаа. Бүтэн жилийн хугацаанд бол энэ асуудлыг ярьсан. Ер нь бид нар үндсэн хуулиар заагдсан эрхтгч байх тухай асуудал яг хүүхдүүд дээр очихоор үнэхээр алдагдчихж байгаа. Одоо цэцэрлэгүүдийг үн төлбөргүй болгосноос хойш цэцэрлэгийн гадаах очир бол эрс нэмэгдсэн шүү дээ. Яг гэвэл мэдээж үн төлбөргүйгээр хүүхдээ чинь цэцэрлэгт хамруулад өгөө гэж хэлж байгаад хэн тэрэнд үгүй гэж хэлэх хэвдэ тийм ээ. Тийм учраас аль болохоор төрийн үн төлбөргүй цэцэрлэг рүү хүүхдээ өгөх сонирхол бол эцэг эхчүүдэд маш их байна. За ингээд арай авто сэргэлэн хэсэг нь ингээд хүүхдэд цэцэрлэгт хамруулад нэг 150 мянган хүүхэд маань цэцэрлэгт хамрагдчихжээ. Гэтэл цэцэрлэгт хамрагдаж чадаагүй цаана байгаа 80 мянган хүүхэд хоёрын хооронд маш том ялгаа гарч ирээд байгаа байхгүй юу? Нэгдүгээр цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд сар болгон улсаас 116 мянган төгрөгний тэтгэлэг хүртэж байна гэсэн үг. Энийг яхаа өөрсдөө гар дээрээ авдаггүй. Энэ бол цэцэрлэгийн төсөвт очдог. 70 мянган төгрөг нь хоолны мөнгө байдаг. 46 мянган төгрөг нь цэцэрлэгийн багш нарын одоо цалингийн зардал, урсгал зардал байждаг. Гэтэл гэртээ үлдэж байгаа хүүхэд улсаас тэр тэтгэлийг авч чадахгүй. Дээр нь тэр гэр бүлийн хэн нэгэн хүүхдээ хараад гэртээ суугаад ажил хийж чадахгүй байдалд хүрч байгаа юм. Давхар хохирол авсаад байна. Тийм учраас бид эхлээд төсөвтөө нийт 240 мянган хүүхэдтэй сар болгон 116 мянган төгрөгөөр оногдох зардлын суулгачаа гэж хэлээд байгаа. За тэгэхээр тодорхой хэмжээний төсөв улсын төсөв суучаар одоо мөнгө нь бий болчихно шүү дээ. Тэгэхээр за тэр мөнгийг хүүхэд болгонд болж игэл ингээд хүүхдийн карт маягаар өгчөө. Сар болгон хүүхдийн картанд нь Гэхдээ цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдэд үстэй. Хамрагдаагүй хүүхдүүд. Ер нь эхлээд бүх хүүхдүүдэд картчулчих гэж байна. Цэцэрлэгт хамрагдж байгаа хамрагдаагүй. Бүх хүүхдийн картанд сар болгон улсын төсвөөс тэр орох ёстой 116 мянган төгрөгийг хийчих. Гэхдээ тэр картнаас бэлэн мөнгө авахгүй та тэр картаараа хүүхдийнхаа цэцэрлэгийн төлбөрийг л хийнэ. Гэхдээ та дуртай цэцэрлэгээ сонгож болно. Та төрийн цэцэрлэгт очиод төлбөрөө хийж болно. Хувийн цэцэрлэгт очиод төлбөрөө хийж болно. Байгууллагын дээрх цэцэрлэгт төлбөрөө хийж болно. Хажуу айлынхаа ээжид харуулад тэр ээжийн цалингийн төлбөрийг хийж болно гэж. Инхээр эцэг эхчүүдэд бол сонголтууд гараад ирж байгаа байхгүй юу? Мэдээж эцэг эхчүүдэд сонголт байна. Хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг хийх мөнгө нь бий болчоор нөгөө хувийн цэцэрлэгүүд, хүүхд харах үйлчилгээ, байгууллагын дээрх цэцэрлэгүүд өөрсдөө байгуулагдаад эхлэх байхгүй юу? Тэгэхээр энэ бол цэцэрлэгээр хангах хамгийн анхны одоо боломжит хувилбар юм аа. Гэтэл 2014 оны төсөвт бид нэр энэ төсвийг суулгаж чадах уугүй гэдэг асуудал гарч ирнэ. За бүх хүүхдээ яг энэ төсөвт суулгах гэхэд бол 300 тэрбум төгрөг жилдээ шаардлагатай. Гэхдээ 180 тэрбум төгрөг бол өнөөдөр тэртэргүй ажиллаж байгаа цэцэрлэгүүдэд оногдоод төсөвлөгдсөн явж байгаа. Тэр нэмэлтээр 120 тэрбумыг жил болгоны төсөвт нэмэлтээр хийгээд өгөөч гэж байгаа. Энэ өөрөө төсөвт очихороо одоо засагт бол илүү одоо ач холбогдолтой. Ягаад гэхээр 1.5 их найд төгрөг гаргаж барилга барих уу? Эсвэл тэр 1.5 их найд төгрөгийг хувийн хвшил рүү та нар өөрсдөө барилгаа бариа, өөрсдөө цэцэрлэгээ бий болгоцгоо гэж хэлээд зөв жил болгон 120 тэрбум төгрөгийг нэмэлтээр суулгаж өгөх гэдэг хоёрын оронд бол асар их зөрөө байгаа байхгүй. За 1.5 их найд төгрөг гаргаад цэцэрлэг байгуулсан ч жил болгон л нөгөө 120 тэрбумыг бид нэр урсгал зардалт нь бас л өгсөөр л байх байхгүй. Тэгэхээр энэ бол одоо төр засагтаач хэрэгтэй, ард иргэдэд хэрэгтэй ийм төсөв болж гарч ирэх хэрэгтэй. Тэгээ бид нэр л энийг л одоо чуулганы үеэр ойлгох шаардлагатай болоод байгаа юм л та. Зөвхөн одоо хүүхдүүд цэцэрлэгтэй болоод зогсохгүй одоо тухайн хүүхдийн ижи аав нь ажил хийх ажлын байртаа болох эргээд нөгөө төсөв орлого бас бүрэлдэх татвараа төлөх гэдэг бол цаашаа дараагийн эдийн засгийн цэцэрлэгийн багш гарах хэрэгтэй. Цэцэрлэгийн багш гэдэг бас маш олон тооны орондоо гарч ирж байгаа шүү дээ. Манай хүүхд харах үйлчлэлийн тухай хуульд бол бид нэг ээжид нэг багшад 5 хүүхдэл одоо харуулж яа гэсэн ийм төсөл боловсруулж байгаа юм л да. Тэгэхээр 116 мянган төгрөг гэхээр одоо хүүхд харах үйлчлэгээ хийх гэж байгаа нэг эмэгтэй бол 700 мянган төгрөг сардаа жилдээ бол нэг 6 сая төгрөг нэг хүүхдээс авчих нь л дээ. Тэр 5 хүүхдээс авчих нь л дээ. Тэрнээсээ нэг 400 мянган төгрөгийг бол өөрийнхөө цалин болгоод авчих боломжтой байхгүй сардаа. Та түрүү хүүхд болгоны картчлаад яг 116 мянган төгрөгийг сард өгөх тухай яриад өнгөрлөө л дөө. Тэгэхээр зүгээр энэ 116 мянган төгрөгнүүд гар дээр нь очихгүй гэхэлэр одоо хувийн хвшлийн цэцэрлэгийн одоо үн гэх юм бол сарда төлбөр нь сардаа доотлон 350 мянга байх шиг байна. Тэгэхээр тэрийг жирээр тооцвол 3.6-аас 4 сая төгрөг гараад ах шиг байгаа нэ. Тэгэхээр энэ төлбөрийг хийж чадахгүй байна. Тэгэхээр яах вэ? Ерөөсөө өнөөдөр хувийн цэцэрлэгүүд байгуулагдах яагаад хувийн цэцэрлэгүүд байгуулагдахгүй байгаа юм бэ гэдэг асуудал байна шүү дээ тий. Тэгэхээр хувийн цэцэрлэгүүдэд
төлбөр дэндүү өндөр байгаа байхгүй юу? Яг тэгэхээр хувийн цэцэрлэг угаасаа нэг 120 150 мянган төгрөгийн төлбөрөөс доош төлбөртэй байвал ашиггүй. Тийм учраас ашиггүй бизнесийг хэн ч эрхлэхгүй. Хэрвээ тэр цэцэрлэгийнх нь үнэ нь өөрөө нэг эцэг эхийн карманаас 80 мянган төгрөг гардаг бол хүмүүс хүүхдээ өгчмөр байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрын хооронд төр жоохон мөнгө гаргаад өнөөдөр одоо 280 мянган төгрөгийн үнэтэй байгаа хувийн цэцэрлэгт та 116 мянган төгрөгөөр төрөөс өгсөн картаараа хийчих юм бол таны карманаас цаана нь 160 мянган төгрөг л гарах байхгүй. За манай дүүрэг дээр гэхэд захын хорооллуудаар хувийн цэцэрлэгүүдийн үнэ 120 мянган төгрөгтэй байгаа. Тэгвэл улсаас 116 мянган төгрөгөө авчин. За илүү сайн хоол хүүхдүүд нь илүү сайн хоол тэжээллээр хангагдъя гэх юм бол та нэг карманаас 40 мянган төгрөг гаргачих юм бол тэр цэцэрлэг бол босоод явчихж байгаа байхгүй. Түрүүн тавтаас яриад өнгөрсөн өөрөөр хэлэх юм бол улсаас хүүхдийн цэцэрлэгийг бүрэн даадаг болсноор хүүхдийн цэцэрлэгийн ачаалчны өссөн эцэгчүүд цэцэрлэх сонирхол бий болсон. Тэгээ эцэгчүүдийн хариуцлага тодорхой хэмжээнд алдагдчихсан. Өөрөөр хэлбэл ачаалагчдаг орой нэг гүйчээл авч бараг ороорой гэж алгадаад оруулаад тий орой нэг авто тэр хүүхэд ямар хоол идэж ин тэн дээр хяналт тавихгүй байна. Хүүхэд сурч боловсрч гэнэ хяналт тавихгүй байна. Тэгэхээр эцэгчүүд тодорхой хэмжээнд хариуцлагатай байхын тулд төлбөр төлж болохгүй юу? Ер нь карманаас мөнгө төлж байгаа хүн бол миний мөнгө хаашаа очиж гин, юунд зарцуулагдж гин гэдэг дээр заавал хяналт тавьдаг. Өнөөдөр үн төлбөргүй цэцэрлэгийг одоо цэцэрлэгийг үн төлбөргүй болгосноос хойш эцэг эхчүүдийн хяналт бол үнэхээр байхгүй болсон. Энийг бол манай цэцэрлэгийн эрхлэгч нар, цэцэрлэгийн багш нар бол байнга ярьж байгаа. Өглөө ёстой хүүхдээ хаалгаар нь оруулж өгвөл зарим үед бол хүүхдээ авахгүй цэцэрлэг дээр хонуулах үзэгдэл хүүхдэл маш их гарч байгаа. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд бол хяналт хариуцлага хүлээх систем бол байхгүй болсон. Тийм учраас байхгүй болсноосоо шалтгаалаад яаж ийна гэхээр улаас өгн төлбөргүй бүх юмыг дааж ин гэд цэцэрлэгийн хүүхдүүд өнөөдөр хоолндоо цадахгүй байгаа. Орой одоо цэцэрлэгийн хүүхдүүдтэй эцэг их болгоо энийг мэддэг. Орой хүүхэд гэртээ ирэхдээ маш их өлсгөл ирж байгаа шүү дээ. Яг эд хөдөлгөөнтэй байх үедээ тийм ээ эд өсөж байгаа тэр үедээ хүүхэд авах ёстой калоритой хоолоо авч чадахгүй байна гэдг нь давжаа биетэй сулрал одоо сул биетэй хүүхдүүд бий болж байна л гэсэн үг байхгүй юу? Өнөөдөр цэцэрлэгийн хоолны одоо өдөрт идэх хүүхдийн хоолны калорийн хэмжээ жишээлбэл 80 г махнаас мах идэх ёстой байтал өнөөдөр цэцэрлэгүүд 40 г махаар арай гэж хүүхдтэйгээ хоол өгж байгаа байхгүй. Мах үнэтэй болцсон өвлөө уйлралт бол ихэвчлэн цэцэрлэгүүд дахин махаар хоол хийж өгдөг. Гэтэл одоо хоньны мах ч юм уу өхрийн махтаа зэрэгцүүлэхэд дахианы мах маань өөрөө сайн хоолнд тооцогдохгүй үгүй юу? Хаанаас дахианы мах нь ирж байгаа билээ гэд. Ингээ бодоод үзэхэд бол бид нар бол энэ хүүхдийн үн төлбөргүй цэцэрлэг гэдэг маань эргээд бас хүүхдийнхаа бие бялдрын тэр хөгжлийн үед бол бас жоохон тийм асуудалтай байна л гэж үздэг юм л та. Тийм учраас магадгүй эцэг эхчүүд яагаад хүүхдийнхаа төлөө сар болгон 40 мянган төгрөг хоолнд нэмж өгч болохгүй гэж. Ер нь аливаа асуудлыг одоо мэдээж хууль боловсруулж та бүхэн судалгаа хийдэг байх л да. Бас нэг ажлыг судлаад гэдэг юм хууль боловсруулад дараагийн тэр хуулийн одоо өөрчлөх дараагийн тийм ээ шаардлагууд хангагдаж чадчихна уугүй юу? Эргээд энэ хууль боловсруулах шатанд та бүхэн өөрсдөө судлаад явж байна уу? Тэр цаана институт ажиллаж чадчихна уу? Бид хүүхд харах үйлчилгээний тухай хуулийг ер нь өнгөрсөн жил их хурлын гишүүн болсон үеэс ахуулаад л энэ хуулийг бид хамтарч хийгээд боловсруулаа явж байгаа. Ер нь бол энэ хуулийн төсөл боловсрол шинжилгээ ухааны яамн дээр бол бэлэн байсан төсөл. Урд нь бас их хурлд оруулах гэж оролдоод бол энэ маш их эсэргүүцэлтэд тулгараад унжсэн төсөл байгаа юм л та. Бид бол энэ төслийг барьж аваад өөрсдөө бол нэмж судалгаа хийсэн, маш олон орны туршлагуудыг судалсан. Ер нь ихэнх улс орнууд бол хүүхдийн цэцэрлэгийнхаа асуудлыг хүүхд харах үйлчилгээгээр одоо авч явдаг, зохицуулж идэг. Жишээлбэл би Австрали улсад бол очиж яг энэ хуулийг судлаад газар дээр ямар байгааг харсан л та. Австрали улс бол өргөн удам нутагтай. Айлууд нь бол дандаа жижигхэн одоо нэг хаус хорооллуудад манай гэр хороол шиг тэгтэл хаусчсан тийм одоо байдаг. Тэгэл нэг гудамжинд нэг тийм жижигхэн хаусанд л цэцэрлэг үйждэг. Тэнд 15 хүүхдэл авдаг. Тэнд 3 багш л үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр манай энэ одоо гэр хорооллуудад бол тийм нөхцөл болцоог нь бүрдүүлэл өгчих юм бол энэ төсөл маань маш хурдан хэрэгжиж явчих боломжтой байгаа байхгүй. За баярлалаа. Бид студид улсын хурлын гишүүн Эрдэнэчимэгтэй ярилцж байгаа. За улсын хурлын гишүүн Эрдэнэчимэг бол нэр бүхэгчдийн санаачлан өргөн барьсан, өнгөрсөн оны ихэнх өргөн барьсан. Одоо гэрээр хүүхд харах одоо хуулийн талаар үзэгч та бүхэн бид эргээд хэд орны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
2013 оны эхэнд Улсын хурал өргөн барьсан за гэрээр хүүхд харах үйлчлэгээний хуулийг одоо хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг талаар бид Улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимэгтэй ярилцж байна. Улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимэгтэй ярилцж байна. Энэ удаад бид за гэрээр хүүхд харах үйлчлэгээний тухай хууль хэрхэн ямар шатанда явагдаж байгаа. Энэ хууль хэрэгжснээр эргээд улс орн болон нийгэм за гэр бүлд ямар ач холбогдол талаар үзэж та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэж байна. Хууль өргөн баригдчихсан ба. Яагаад гаццсан бэ? За хууль яг нэг их гацаагүй л дээ. Ардчилсан намын бүлгээр хилэлцэгдсэн. За ардчилсан намын бүлгээр хилэлцэгдэж байхад бол яг эрэгтэй гишүүдийн зүгээс бол нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан. Гол нь энэ маань одоо нэг ээж, нэг багш гэртээ 5 хүүхэд аваад харах тухай асуудал байгаа юм л да. Тэгэхээр эсэргүүцэл нь юунд гарч ирээд байна гэхээр энэ хүүхдүүдийн аюулгүй байдлыг яаж хангах гэж байгаа юм бэ? Бид одоо зүгээр нэг айл давчаа хүүхдээ орхичихно гэдэг бол үндэ санаад багтахгүй байна л гэдэг асуудал хэлээд байгаа. Энэ бол мэдээж зөв асуудал. Бид энэ асуудлыг бол хуультай бас нэлээд сайн тусгаж өгсөн байгаа л да. Ер нь гэрээр хүүхд харах үйлчилгээ эрхэлж байгаа тэр хүүхдийн тоог бол бид нэг багш дээр 5 хүүхэд гэж хязгаарлаад байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол нэг багш дээр 5 хүүхэд аваад ингээд гэртээ харж байгаа нөхцөл тэрэн дээр хяналт тавах хамгийн том субъект бол эцэг эхчүүд өөрсдөө байх хэрэгтэй юм аа. 5 хүүхэд гэдэг бол ард нь 10 эцэг эх байгаа. Тэгэхээр бид нар ерөөсөө гол хариуцлага эцэг эхчүүдэд хүлээлгэнэ. Тэр 10 эцэг эх бол одоо холбоогоо байгуулна, эцэг эхийн зөвлөлөө байгуулна. Тэд бол тодорхой хугацаанд өдөр болгон хин нэг нь ирээд шалгалт хийж болно, тийм ээ. За бидний хүүхдүүдийн хоолыг та нар яаж хийж гин, ямар нөхцөл байдалд хийж гин, хаанаас махаа худалдаж авч гин, ногоогоо хаанаас авч гин, хүүхдүүд маань өдөр яаж унтах гэж гин, та нар боловсролыг яаж олгох гэж гэдэг юм уу. Энэ хяналтуудаа бол эцэг их өөрсдөө тавих хэрэгтэй. За анх бид бол стандарт тавьж өгнө. Нэг хүүхэд нь одоо 5 хүүхэд гэхэд доотлол нь 10 м квадрат талбай. Өөрөөр хэлбэл нэг хүүхэд тутам 2 м квадрат талбайтай тийм талбай байх ёстой. За ийм шаардлагуудыг хангасан байх ёстой гэд бас тодорхой стандартуудыг тавина. Гэхдээ өнөөдрийн цэцэрлэгийн стандартчиг бол тийм өндөр стандарт тавихгүй. Тэр стандартыг бол мэргэжлийн хэлтийн байгууллагаас ирээд за стандарт хангасан байна гэд ингээд зөвшөөрлөг олгоно. Зөвшөөрөл олгох үндсэн одоо юу ах вэ гэхээр зэрэг тэр 10 эцэг эхтэй байгуулсан гэрэл байна. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд эхлээд ирээд за би энэ айлд хүүхдээ харуулж болох юм байна. Яагаад гэвэл би энэ айлд итгэж гин энэ стандарт нөхцөл нь таарчна гэсэн тэр гэрээнд гар үсэг зурсан байх хэвээр. Ингээд 10 эцэг эхтэй байгуулсан гэрээний дагуу тэр стандартаа хангасан нөхцөл тэр хүн эрхээ аваад явна. Багшийн асуудлыг бол хүмүүс бас хөндөж ярьдаг л да. Тэр хүмүүс чи хүүхдэд боловсрол олгож чадах юм уу гэдэг асуудал яриад байгаа. Бид бол хоолож ундлаад хараа сууж явах юм уу тий. Тэгэхээр энэ дээр бол бас одоо олон нийтийн телевизүүдийг тийм ээ одоо телевиз одоо мэдээллийн байгууллагуудыг бас татаа оролцуулах ёстой гэж үзэж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл одоо Улаанбаатар хотын ч гэдэг юм нийслэл одоо Монгол улсын агаарын зайг ашиглаж байгаагийнхаа хувьд бас тодорхой хариуцлага хүлээх ёстой байх гэж бодож байгаа. Энэ үднээсээ одоо өглөө 10-аас 11 цагийн хооронд ч юм уу өдөөс хойш 13-аас 16-аас 17 цагийн хооронд ч юм уу сургуулийн өмнөх боловсролын нэвтрүүлгүүдийг тогтмол явуулах гэрээг бол бас телевизүүдтэй хийчих болно. Стандартанда одоо телевизтэй байх ёстой ч гэдэг юм заагаад өгчөө. Тодорхой яг тэр цаг хугацаанд нь хүүхдүүдээ суулгаад 30 минут тэр нэвтрүүлгээ үзүүлчих бай гэд эхлээ заагаад өчөж болно. Мэдээж 1-2 жилийн дараа бол энэ маань дандаа мини цэцэрлэг болж цаашаа хөгжинэ. Би түрүүн Австралийн туршлага ярьсан. Энэ бол дандаа л мини цэцэрлэгүүд. 3 багштай жижигхэн хаустай 15 хүүхэдтэй. Энэ бол манай Монголын цэцэрлэгийн ирээдүй. Өнөөдөр цэцэрлэгт нэг ангид 50 хүүхэд. За 30 хүүхэд тийм ээ. Нэг ханиад хүрэхээр л намар яадаггүй. Нэг хүүхэд ханиадтай ирэхэд 30 хүүхэд бүгдээрээ л ханиад хүрдэг тал нь гэртээ суудаг шүү дээ. Тэгэхээр нэг хүүхэд дэндүү олноороо байна гэдэг бол яг үнэндээ тэг ганцхан багштай байж байгаа. Яг үндэ бол тэнд ямар ч стандартын шаардлага хангахдаггүй байгаа байхгүй. Тэгэхээр хүүхэд цөөтөө нэг багшд оногдох хүүхдийн тоо цөөхөн байх тусмаа тэр хүүхдэд тавих анхаарал халамж тэр бүхэн бол илүү өндөр түвшинд явдаг. Учир нь хуулийн төсөлд юу гэж явж байгаа нь тэр гэр цэцэрлэгийн гэр
хүүхд харах үйлчлэгийг үзүүлж байгаа тэр багш одоо заавал мэрэгжлийн байх ёстой гэж байгаа юу? Эсвэл зүгээр л Эрдэнэ чимэг жаргалмаа одоо хин даваа хоёрын ч гэдэг юм уу тийм ээ хүүхдүүд нийлээд за жаргалмаанд тэр хүүхдүүдийг харъя. Тэг хүүхдүүдэд одоо жаргалмаа тэр арай өөр сэтгэлдээ ханддаг ч байдаг юм уу тийм хүүхд хүмүүжүүлэх тодорхой хэмжээний чадвартай байж гэдэг юм уу. Тэгээд тэр 5 эцэгийн жаргалмаагийн цалинг өгөөч гэдэг юм уу. Энэ асуудлаар байгаа юу? Эсвэл үнэхээр одоо бас тэр хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай зүйл байна. Тий. Яг өнөөдрийн манай цэцэрлэгийн систем яаж юм гэхээр 4 жил цэцэрлэгийн багшийн сургуульд суралцсан бакалавр зэрэгтэй багш нар одоо энэ цэцэрлэгийн багшийг өнөөдрийн цэцэрлэгийн багш хийж байгаа юм л та тий. Гэхдээ тэр багш нар хичнээн мэрэгжлийн сайн багш нар байлаач гэсэн тэднэрт бол нэг багшид 30 хүүхэд 50 хүүхэд оногдож байгаа байхгүй юу? Ачаал маш их байгаа. Бид энэ стандартыг багасгаад энэ багш сургах тэр процессыг бол хөнгөвчилж байгаа. Өөрөөр хэлбэл нэг 14 хоногийн хугацаатай курс цуунаа. Хамгийн наазахын хүүхдийг яаж эрүүл хооллох вэ, хүүхдээ яаж асрах вэ гэдэг тэр төрлийн сургалтуудыг бид нэр хийж өгнө. Тэгэхээр жаргалмаа Эрдэнэ чимэг 2 одоо энэ сургалтанд хамрагдаад энэ эрхийг аваад хүүхд харах эрхтэй болно л гэсэн үг. Ер нь энэ албан тусаар өнөөдөр энэ үйлчлэл бол Монгол нэвтэрсэн л байгаа. Би хажуудлынхаа айлын эмэгтэйтэй нийлээл би өнөөдөр танаа хүүхдийг хараад чи маргааш манай хүүхдийг харж гэдэг юм уу. Эсвэл одоо тэтгэврт гарсан багш нар бол энэ үйлчлэгийг бол маш ихээр эрхэлж байна. Дөнгөж 55 настай эмэгтэй гэдэг бол одоо сургуулийн багш нар, цэцэрлэгийн багш нар бол энэ үйлчлэгийг аль хэдийн эрхлээд эхэлсэн. Өглөөд нь нэг 5 хүүхэд таньдаг хүндээ авчрал өгч гэсэн үг шүү дээ. Болоод л байгаа. Заавал хол хүлээгээд авах ёстой юу гэдэг асуудал бас байна. Тэгэхээр ер нь бол энэ үйлчлэгийг эрхэлж байгаа хүмүүс бол танилын хүрээнд л байгаа юм. Тий. Магадгүй одоо тэтгэвртээ сууж байгаа аав ээж нар тийм ээ тэр хавийнхаа хүүхдүүдийг нийлүүлээд тэр хөгшнөө би таньдаг тийм учраас эднэр бол найдвартай учраас би хүүхдээ харуулчаа энийг бол зүгээр л албан ёсны л болгож өгч байгаа асуудал дээрэс нь төрөөс тодорхой дэмжлэгүүдийг үзүүлж байгаа л ийм л хуулийн төсөл юм аа юм л олон таатай асуудал яригдж байгаа юм байна л өөрөөр хэлбэл цэцэрлэгт амрагцсан хүүхдүүд нь төрөөс дэмжлэг аваад нөгөөдөл нь авахгүй байх тэр боломжийг бас тэгшлэх ёстой юм байна. Хувийн хвшлийн цэцэрлэгүүдэд ч гэсэн тодорхой хэмжээний төрөөс дэмжлэг үзүүлээ тийм ээ тэр боломж дээр суурлаад хүүхдүүдэд цэцэрлэгт хамруулах бүрэн боломж байгаа юм байна. Одоо та бүхний өргөн бариад байгаа энэ хуульс тодорхой хэмжээнд батлагдах юм бол олон хүүхдүүд одоо гэртээ биш цэцэрлэгээр хүмүүжээд ижи аав нь ажил хөдөлмөр эрхлэх тийм ээ амьдралаа дэвшүүлэх нөгөө 8% зээлдээ хамруудад байшингаа авчих орон сууцтай болж бүхэл боломж байгаа юм байна. Та бүхний баригдаж байгаа энэ хуульс тодорхой хэмжээнд хурдан хилцэгдээсэй. Олон ижи аав юу гэдэг чинь цэцэрлэгийн гадаа хүнчлэн нөмөр цугаар хүүхдээ бүртгүүлэх гэж магадгүй бас тийм ээ тэр цэцэрлэгийн багш эрхлэгчийг бас барьж авч зодсон тохиолдол хүртэл гарсан байгаа нь үнэхээр сэтгэл хэмжүүлмээр зайлшгүй шийдвэрлэх нэм төрөнд шийдвэрлэх юм асуудал болчиход байгаа. Тэгээд студ хүрэлцээж надтай ярилцсан танд их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Тодорхой хэмжээнд хэл мэдээллийн байгууллагууд гэсэн та бүхний үйл ажиллагааг бас дэмжиж байгаа гэж бодож байна. За баярлалаа. Таны их баярлалаа. Эрхэм үзэгчдээ би Бадарчин жаргалмаа та бүхэнд энэ удаагийнхаа нэвтрүүлгийг хүргэлээ. За би маргааш студидтэй шударга өрсөлдөө хэрэглэгчийн төлөө ганцхан дарга магнаг өрсөн байгаа. Өнөөдөр бас нэг асуудал үүссэн өөрөлдөх юм бол шатхан такси одоо үйлчлэг эрхэлж байгаа компаниудын 1 км тутамд 1000 төгрөг байх боломжтой юм а гэсэн санал илэрхийлсэн. Гэтэл өнөөдөр бас зарим нэгэн такси үйлчлэг эрхлэгчид маань 1000 төгрөгөөр явж байгаа одоо мэдээж гисэн дуулж байна. Гэхдээ энэ бол нэмсэн асуудал биш. Зүгээр саналаа илэрхийлсэн. Энэ асуудал хэрхэн яаж шийдэгдэж байгаа үзэгчтэй авахын би маргааш магнатай ярилцаж мэдээлэл хүргэх боллоо. Хамт исэн та бүхэнд баярлалаа. Студид хүрэлцээс танд их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Та тэр олон асуудал эргээд ярилцах баг тийм ээ. За